Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88-р дугаарлагын дээр сугаад харуулан сонсож буй эрхэм танд шинэхэн 7 хоногийн эхний өдрийн мэндийг хүргэе. 7 өнөө бүрийн даваагс баасан гарын яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай уриатаагаар та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 10 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 14-ний даваа гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагч Ган болдын ангараг нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүрэн оноо, бүтэн түүх, бүрэн скор, за мөн хэд ягаан туянаас үүдэлтэй хөвшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн хамтдаа би нөхрөө маш сайн мэддэг гэдэг сэдвээр ярилцсан. За өнгөрсөн 7 хоногийн яг энэ өдөр эрчүүдтэйгээ холбогдсон. За эрчүүдтэйгээ холбогдоод би эхнэрээ маш сайн мэддэг гэдэг сэдвээр холбогдоод манай бүсгүүчүүд шугам чөлөөлсөн бол өнөөдөр эрчүүд маань шугамаа чөлөөлөд өгөөрэй. Тэгээд зөвхөн бүсгүүчүүдтэйгээ холбогдох нь байна. За тэгээд хандлаад олон жил болсон ч гэсэн би бинээ таньж мдээгүй л байдаг. Гэхдээ эсвэл бас нэг цаг хугацаанаас хамаарат мэдсэн жиж магадгүй. Гэхдээ бүсгүүчүүд маань илүү өөрсдөө нөхрийгөө сайн мэддэг гэж боддог ч байж болох юм. Өнгөрсөн 7 хоногт бол эрчүүд маань ер нь бол цаг хугацаатай холбож байсан. Тэгээ ер нь бол бүх цаг үед эхнэрийн зөв байдаг гэдэгтээ эвлэрсэн гэж эрчүүд маань холбогдож байсан. За тэгэхээр та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд гэр бүл болоод хэдэн жил болсон, гэр бүл болсноос хойш хэдэн жилийн дараа та нөхрөө 100% таньж мэддэг болсон гэж бодож байна. Та нөхрөө таньж мэдхээс өмнө бас ямар алдаа гаргаж байсан бэ? Ер нь өөр дээрээ ямар нэгэн одоо дүгнэлт хийсэн үү ч гэдэм үү те. За жишээ нь маргалдах, уурлах, эсэргүүцэх ч гэдэм үү. Тэнгүүд одоо яаж аргыг нь болдог болсон ч гэдэм үү. За тэгээд та нөхрөө 100% таньж мэдснээс хойш таны амьдралд ямар эерэг өөрчлөлт дахиц амар амгалан бий болсон бэ ч гэдэм үү те. За сэтгэл зүйчд бол угаасаа дандаа хэлдэг штэ. Зүгээр л байгаагаар нь хүлээгээд авчих гэдэг. Гэтэ сэтгэл зүйч нарын хэлж байгаагаар энэ их амархан юм шиг хэрнээ. Яг бодит амьдрал дээр бол мэдээж хэцүүлтэй те. Хоёр шал өөр орчинд өссөн хүмүүс нэг гэр бүл болоод орж байгаа. Тэгээд хамт амьдрах хугацаанд би нэгээ таньж мэдсээр л байдаг. Тэгээд таньж мэдсний дараа харин хүлээн зөвшөөрөх гэдэг асуудал би яригдах байх гэж бодож байна. Тэрнээс шуудлаа. За би энэ хүн тайр тамч ингээ байгаагаар нь бүгдийг хүлээд авчна гэж бодохгүй л баг. Тэгээд хүүхнүүд маань ялангуяа маш бадрангуй нөхрүүдийгээ өөрчлөн гэж үзээд тэгээд сүултээ эвлэрдэг шиг надад зүгээр санагдтыг. За ингээ манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрвээ та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрвээ та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За хөдөлгөөнөө төр зогсооно гэдэг маань шууд нам торомсоо гიშгээд байга газараа зогсоо хэлээгөө тийм ээ. Тэгэхээр та замын хажуу тал руу машина одоо хөдөлгөөнөө чөлөөлж зогсож байгаад тэгээ яриараа. Яг тэгэхээр зэрэг та машиныхаа блютудэд утсаа олбсон эсвэл спикер дээр ярьж байгаа, чихвчээр ярьж байгаа тохиолдолд одоо таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За ингээд өнөөдөр эрчүүд маань шугам чөлөөлж өгөх нь байна. Бүсгүүчүүд маань холбогдох нь байна. Манай шууд эфирийн утас 77 77 38 83. Хэрвээ та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30. Би нөхрөө маш сайн таньж мэдсэн гэдэг сэдвээр ярилцж байгаа. За өнгөрсөн 7 хоногт чинь манай эрчүүд чинь ер нь бол эхний 5 жил жаахан хэцүү дээ гэдэл нэг тиймэрхүү хандлагатай зүйл ярьж байсан. Тэгээд ер нь бол тэгээд эцсийн бүлэг технэрийн бүх зүйл дээр эхнэрийн зөв байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөө тэгээд нэвтрүүлэг дуусгах шиг болсон. За эхний сонсогч 9916 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9916. Эмдэл радио байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За сэдвээ сонсноо хөө. Сонслоо. За танаас сонсч байна. Баярлалаа. За одоо нөхртөө нэг 8 жил болж байна. Тийм тэгээд эхний ээлжинд яхаа нөгөө нэг нөхөр маань болохоор айлын ганц хүү. За би болохоор айлын ганц охин. Тэгээд нөгөө төрчлөлтөх юм их байна л да. Нөгөө эрхлээд өссөн хоёр талдаа. Тэгээ хин эрхлэх гэдэг талтай. Тиймэрхүү тал байдаг байж. За ерөнхийдөө хүүхэд төрөөд 3 дахь итгээд хайр нөгөө нэг 3 тийш хавагдаад байна шүү дээ. Ингээд ирэхээрээ арай бас нэг хандлага буулт хийх одоо нөгөө юу гэдгийг арай зөөлрдөг юм болоо гэж бас бодлоо. Одоо нөгөө анхаарал маань
хүн би гэсэн яг бишсэл нөхрөө их нэрээ ихгүй бас нэг цаана цэцэн амтан гараад ирсэн байна шүү дээ. Тийшээ тэгэл. Тэгээд ерөнхийдөө юмд бол тэгээд ирэхээрээ л ерөнхийдөө хүн жоохон тэг тайвширлыг болоод нэг ямар нэг юмд ингээ буул тэгээд илүү зөөлөн гэдэг юм уу? Тийм нэг нөгөө залуугийн амаг байхгүй болчихсон юм болоо гэж миний бодлоор. Одоо л нөхрөө харцаараа мэднэ. Нэг одоо юу гэдгийг нүдний хэлбэр өөрчлөгдөх царайны хувирал ингээд яхад яг ямар үл хийж гинөө гэдгийг ерөөхдөө мэддэг болсон. Тийм нэгэндээ уусаад гэдэг шиг. За тэгэл нөгөө нөхөр маань ялгаагүй эргээ намайг ямар нэг үйл хийж байгаа ингээд анзаах юм бол за чи их гэж юм шиг юм уу. Одоо нэг жишээ нэг хүмүүний нэг янз бүрийн зуршил байна шүү дээ. За нэг санамсаргүйгээр нөгөө бод ингээ хаардчаад нөгөө уцаа байх гэдэг гин гут нэг л гоо ингээд ийгүү харах ч юм уу ингээд тэгэнгүүтэл за энэ хүн байл гэж юм ингээд за хэрөөсөө нэг хасаараа ялгалцдаг болчтой заавал хүүхдийн хажууд нэг шүүмжлээд авах шаардлага болчт юм байлээ гэж би миний хувьд бол яг тийм байдалтай байна. 8 жилийн дараа л одоо л нэг хүн болж байна да. 5 жилд бол тэгэл бас тэгээд хэцүү дээ. Ер нь тэгж тийм дүнлэл нүрчэл байж байна да. За. Дөрөвч хүүхдүүд нь гарахаар бас яаж өөрчлөгдөх юм байгаа. Гайгүй ах уу. Хүүхдийн тоо харилцаанд нэг нөлөөлөх байхаа. Хүүхдийн тоо нөлөөлөх юм биш. Одоо би тэгж боддоо шүү дээ. Одоо хоёулаа биений харилцаанд 3 дахь цэцэг гараад ирэхэд дахиад хайраагч дээ. 4 дахь гараад ирэхэд бас яаж хуваагдах нь вэ? Хоёр талд хоёр хүүхдийнхаа талд ороод бас хацаараа шидэлцээ суужих бас үгүйсэхгүй юм болов уу? Тэр утгаараа юу? За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадас холбогдохыг хүсвэл 77 77 88 30. Өнөөдөр бид бүхэн өсгөөчүүдтэйгээ холбогдож байгаа. Ирчүүд маань шоомч хүлээлээд өгөөрэй. Би нөхрөө маш сайн таньж мэдсэн гэдэг сэдвээр ярилцж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бол ирчүүдтэйгээ би нөхрөө 100 одоо эхнэрээ 100% таньж мэдсэн гэдэг сэдвээр ярилцж байсан. За дараагийн сонсогч 88T8-тай дугаартай сонсогчтой холбоглоо. 88T8. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За. Одоо нөхөртөөгөө танилцаад 26 жил болж байна. За. 19-20 настай жоохон хүүхдүүд тахтал танилцж суугаад одоо 26 жил. Одоо ч ерөөсөө бие бинийгаа үйл хөдлөлөөр нь харцаар нь бүх юмар нь тэгээд мэддэг болчихдөг юм байна. 26 жил гэдэг чинь бас асар их хугацаа шүү дээ, тий? Асар их хугацаа. Амьдралынхаа талаа жилийн хугацааг тэр хүнтэй хамт өнгөрүүлсэн юм шүү дээ. Тэгээд ер нь бол хэдий хэр хугацааны дараа та нөхрийгөө 100% таньж мэдсэн гэж боддог вэ? Ер нь анханаас нь 100% таньж мэдсэн. Зүгээр энэ амьдралын явцад тэгэл нэг нь ойлгохгүй байх. За тэгэл залуу хүмүүсийн хувьд тэгэл амьдрал янз бүрийн асуудал зөндөл гарч шүү дээ. Хэрэглэх муудалцах, алкоголын асуудлаас хуулаад. Тэгэл ямар нэгэн алдаа эндэгдэл амьдралд тохиолдсон саад бэрхшээл хэлхүүний дараа салан сарныг хэлэхгүй тэгэл энэ бүхнийг зэтэж төвчээд тэгэл амьдралыг хамтдаа туулаад тэгэл явж байна. За. За холбогдсон баярлалаа. За баярлалаа. За манай сууд ундрах араа бас бичсэн байна. Аль 1997 оноос хойш нөхрөө мэднэ анх ан маань тэмцэлдэж дийлхийг хүсдэг байсан. Одоо л тэргүй яахыг нь юу гэхийг нь мэдэж байгаа болохоор хэрүүл хийдгүү төвөг даралт ихсхийн нэмэр гинэ. Би буруу юм хийчихвэл тэгэл үглэхийг нь сонсоол тайлбар хийлгүү дуугаа яж байгаа л нөгөө өрөөнд ордог. Цаг болоод цай өрөөд яваад очихоор тэгэл яагаачгүй юм шиг болдог. Хадмуу цаваараа намайг хүүг нь хурууныхаа өдрөөр удирддаг гэж ярьдаг л гэсэн гинэ. За. За дараагийн сонсогч 8081-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 8081. Эмжил радио. За сайн байна уу? Тренинг. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За. За би одоо нөхөртөөгөө хандлаад нэг 17 8 жил болж байгаа. За. Нэг 40 хүрэхж байгаа насны төлөөлөл байгаа. За тэгээд анх бол нэг 4-5 жил хэрэгтээ амьдраад ерөнхийдөө нөхрөө за нэг иймэрхүү нөхрөө байна да гэд ерөнхийдөө мэдэж ойлгож эхэлсэн. Тэгээд сүүл рүүгээ бол ерөөсөө бараг амьсгалаар нь бараг нөгөө хартаар нь л бүх юм мэддэг болчтой юм лээ. Тэгэл одоо нөгөө гарч орно ууж идэх нөгөө ид чинь тэгэл зүгээр нэг бараг л
бараг л нэг балга пив амсах төдий 20 грамм бат төдий л уцээ цаас чи ууцсан байна гэж мэддэг. Тэгээ нөгөө ид чинь болохоор юу уугаагүй л гэдэг. Ерөөсөө өөрийг нь мэдэрдэггүй гэж бодд юм шиг байна. Гэтэл ерөөсөө л бараг уух гээд архины ширээний ард найзтайгаас хуухтын л бараг ууж байгааг нь мэдэрдэг болчихдаг. Тэгээд хаана юун дээр худлаа яриад байна, хаана юун дээр гүрийгээд байна гэдгийг бол бүр амтахгүй. Та яг дөнгөж тэр ширээний ард суухыг яг яаж мэдэрдээ? Туршлаасаа хуваалцтай. За ер нь тэгээд нэг амтшгүй штэ орой ажил тарахын алдад ерөөхдөө нэг уцаа авахгүй болоод новшоол эхлэв штэ. За. Тэгээд дуун хаагцсан байна гэж бүр 30-40 минутын дараа тэр уцаа аваад. Тэгэхээр за яаваа тэгээд юу болов? Одоо хаана яваа шираа? Тэр нэг тэнд яваад харин замд таарад мараад гэж худлаа яриад. За тэгээд ерөнхийдөө за энэ найз нөхдөдөө уулзч байгаа юм байна гэж ер нь гадарлаж эхэлнэ. Яагаад худлаа ярьдсан бол зүгээр л ингээл үнэнгээ хэлээл өнөөдөр ингэж чинь тэг чинь гэж чишгээр яг яагаад гэдэм бол тэрэн дээр юу гэж бодож байна? Юу ерөнхийдөө бол яг нэг айгүй нийтч төрлийн хүн байхгүй юу. Тэгээд айгүй их найз нөхдөдөө тэгээд чи одоо ингээл бүхэл хүнтэй найзлаад хөрлөөл явдлаа гэхэд байнга ингээд одоо тэгээ жоохон цензуртэй бай, зарим үед бас завгүй бай энэ төр гэдэг нэг өглөөд идэг болохоор ерөнхийдөө олон жилийн дараа бол ингээд өөрөө бол байнга нуугаад байна. Би өөртөө энийг алаад байна л гэж бодоод байна. Тэгээд би одоо энэ чи нуугаад би одоо энэ мөгийг бодсон яаж хийгээд дөнгөөдөө л гэж бодоод байна. Би бол ингэж ярианых нь өнгөнөөс бүх юм нь мэддэг. За энэ өнөөдөр ер нь нэг шоуд тал руугаа болчлоо. За баг хоногоор нь л мэднэ. За энэ нэг 7 юм уу 8 10 хонцлоо. За энэ нэг найз нөхдөдөө уулзах болцонтой гэхтэл орой нь уулзчихдаг л байна. За. Тэгээ босод юмн дээр ч гэсэн цалин мөнгө за тэгэл амьдрал болж бүтэхгүй одоо наа цаана асуудал баяр жаргал бүх юмн дээр ерөөсө бүгдийн л ингээл нэгийг ингээд уншдаг болт юм бэлээ зан авирын. Зөв. Ерөөхдөө тийм болчтой юм бэлээ. Нуух аргагүй. Тэгэхээр тэр хүн ч гэсэн намайг за энийг ингээ хэлчүүл ингээд нэг уур аашин дарагдаа цайхан уурчдгийн. За энэ үед нь жоохон гидий ч юм бол эн чинь бас нэг жоохон бута буулт хийдгийн гэж ингээ хоёр биенээ бүр уншдаг болт юм бэлээ. Удаад ихээр. За. Нэгэндээ санаа гаргана гэж бол байхгүй шүү ирчүүдээ. Амжихгүй шүү гэж. Ихлэрүүдээ бол амжихгүй шүү. Та чинь чаншуул гэж хэлээ та. За холбогдсон баярлалаа. За. За Улаанбаатар хотод 11 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Бүрэн оноо, Бүтэн түүх, Бүр Скор хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр өмнө нь банк санхүүгийн байгууллагад зээл олгохдоо харилцагчдынхаа одоо Монгол банкны зээлийн түүхийг хардаг байсан бол одоо Бүрэн зээлийн оноо нь зээл олгох гол шалгуур болоод байгаа. За тэгэхээр Бүрэн оноо нь Монгол хүний санхүүгийн онцлог, зээлийн түүх, төлбөрийн сахилгаат худалдаа авалтын хэм маяг, байршил, торгуул зэрэг олон төрлийн мэдээллийг хэмэл оюунаар боловсруулад тэгээ санхүүгийн найдвартай байдлыг үнэлдэг юм дэвшилтэд зээлийн онооны систем байгаа даа. За тэгэхээр ер нь яг тэгээд хүмүүс ингээд юу гэдэг өмнө нь одоо миний шалгуурыг ямар шалгуурыг хараад зээл олгох боломжтой боломжгүй шийдээд байгаа. Тэгээ дээрэс нь заавал өөрийнхөө одоо хэтэрхий хувийн мэдээлэл буюу ийм Монголигаар ингээд мэдээлэл өгөөд авах шаардлага үгүй ч юм уу байгаа ч юм уу гэд ингээд гайхдаг гэсэн баг. Тэгэхээр одоо бол ясан махна та банк болон банк бус байгууллагаас зээл авах гэж байгаа бол энэ бүрэн оноогоо үзүүлэхэд л болчихдог болсон байна. Тэр одоо юм хөгжөөд юм гоё болчихож. Тэгэхээр Монгол хүний санхүүгийн онцлогийг бүрэн буюу одоо бараг 360 градус хаанаас нь л бол хаанаас нь те таны санхүүгийн онцлог гэхээр та одоо малчин юм уу бизнес эрхэлт юм уу эсвэл яг ингээд төрийн байгууллагад ажилладаг хүн юм уу те зээлийн түүхлэр өмнө нь хичнээн зээл хаанаас яаж аваад төлөлт нь яаж хийгдэжсэн одоо сайн муу зээлийн түүх чинь юу байна те за төлбөрийн сахилгаат гэхээр юу гэдэг зээлээ цаг хугацаанд нь төлдөг юм уу ч гэдэг юм уу те за худалдаа авалтын юм аяг гэхээр зээлэр юм авдаг юм уу эсвэл дандаа бэлэн мөнгөөр худалдаа авалт хийдэг юм уу ч гэдэг юм уу те за тэгээ байршил торгуулийг ч хүртэл гаргаж ирнэ за ингээд Монгол эрдэнэрүүдийн бүтээсэн бүрэн онооны ийм систем бөгөөд бүрэн зээлийн мэдээллийн сан гэж та ойлгож болох нь байна. Одоо бид нар нөгөө нэг машин худалдаж авахдаа тэр машины түүхийн нас яг ингээ мэдээллийн сан руу ороод хардаг штэ өмнө нь орсон юм уу гарсан юм уу те засвар үйлчлэгэндээ яаж хамрагдсан ч гэдэг те яг тэрнтэй л адилхан гэсэн үг байна штэ те тэгэхээр та яг одоо Бүр Скор апа татаж аваад оноогоо шалгаад нэг үзээрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7570 гэдэг утаснаас аваарай. 7570. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Бүрэн оноо, Бүтэн түүх, Бүр Скор хамтран ажиллаж байна. Баярлалаа.
Дараагийн сонсогч 9997 дугаартай сонсогчтой холбогдлоо. За тасарсан. Манай шууд эфирийн утас 7777 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 7777 8830 гэсэн утсаар холбогдорой. За өнөөдөр ирчүүд шугам чөлөөлж өгж байгаа шүү. Бүсгүйчүүдтэйгээ холбогдож байгаа. Би нөхрөө маш сайн таньсан гэдэг сэдвээр ярилцж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бол ирчүүдтэйгээ яг энэ сэдвээр ярилцсан. За ингэсэн байна. Сураа бас нэг үнцэг гаргаж ирсэн байна. Би өстой тис хүнлэн бодолтой хүн байна. Хинч хэнийг ч таньж чадахгүй, бүр тэгж ярих юм бол өөрийгөө ч бүрэн таньж чаддгүй л гэж боддог доо гэсэн байна. За яг энэ хүний л үнцэг тийм ээ. За дараагийн сонсогч 9997 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9997. Энэ жил радио. Байна. Ой, сайн байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За сэдвээ сонссноо. Сонсон. За таныг сонсож байна. За, сайн байна уу? Энэ одоо яг радиог сонсож байгаа те Монголынхаа бүх хүмүүс энэ өдрийн мэндийг хүргэе. Хамгийн гоё дулаахан өдөр болж байна. Намайг одоо Баттуул гэдгээ. За, ямар цоглог юм бэ? За. За, ер нь манай хүүхнүүд, манай эгчнэр те манай дүүнэр одоо яг нөхрөө хэр сайн мэдэх вэ? Бид нар ер нь мэддэг юм уу, мэддэггүй юм уу гэдэг талаар бүр айгүй гоё юм сонсч юм бүр сэтгэл хөдлөлттэй юм шинэ ийм мартаас нэг дахин авч одоо шууд гараад явж ирсэн л тэгэнгүүтээ бүр ой загвасаа залглаа шүү дээ. За. Тэ. За нөхрөө яг хэр сайн мэдэх вэ? Нөхөр яг үнэн хэлж гин үү, хотлоо хэлж гин үү гэдэг бол зүгээр л яг үнэндээ цаг хугацаанаасаа биш. Зүгээр л би биний мэдрэхээс эхэлдэг юм байлээ гэдгийг би айгүй сайн ойлгосон. Та одоо би яг гэрлээд хэдэн жил болж байгаа лээ? Одоо бид 2 дахь жилдээ орж байна. Хит орж нэстэй төлөөлөлээ. Одоо би 28-тай. Манай хүн 33-тай. За жинхэнэ халуун дулаан уур амьсгал дээр явж байгаа юм байна. За тэгсэн чи яасан? Тэгээд би болохоор ингээд амар олон жил амьдраад ингээд би бинийг мэдчихсэн болов уу? Ер нь ингээд тэг хацаараа ойлгочтой юм болов уу гэж айгүй их боддог байлаа. Хүнтэй ингээд амьдрахаас өмнө. За тэгсэн чинь л ерөөсөө тэр ерөөсөө хамаагүй гэдэг юм байна гэдгийг би яг одоо өөрөө би амар сайн ойлгосон. Тэгэхээр хоёр би эвтэй найртай, ярилцдаг, хоорондоо чөлөөтэй, тэг би бинийгээ хүндэлдэг, хайрладаг цагт ерөөсөө худал ярих, эсвэл хин нэгнийгээ аргалах, эсвэл нэг ингээд жоохон за ингээд хэлчихвэл энэ маань уурландаа эсвэл нэг уурлах юм хийчихэж гэдэг юм уу? Эсвэл худлаа ярьчих да, за шиг ингээд уурлч маадгүй. Ерөөсөө тийм асуудал одоо ерөөсөө үүсэхгүй явж байгаа. Тэгээд яагаад тэгэхээр ерөөсөө л миний баримтлалыг ерөөсөө л хамгийн том юм бол хамгийн сайн ярилцсан гэж хичээдэг. Маань хурж гисэн маш сайн ярилцдаг. Тэрний үндсэн дээр ерөөсөө л би бинийг амар удаан хугацаанд заавал таних халбгүй одоо баг ингээд нүдээр хараад за манай хүн чи яг энэ ер нь идэхгүй бараг л дүүрсэн байна гэсэн гэж зураг. Тэгээд за хоош нь ачаар ёо ашгүйдээ миний ашгүйдээ баярлалаа хана гэдэг нэг олон хүний хажууд ч юм уу тий. Миний ань бүр хоёул удаагүй мөрцөл хөгшин хүмүүсийг болчихжээ хана гэж намайг. Тэр хүүхдтэй. Хүүхдгүү. За. Манайхан сонсож байгаа, үзэж байгаа хүмүүс миний дүү яг хөөхөн дээрээ байна. Гоё л гэж байна. За тэгээд хүүхдтэй болоод цаашаа дахиад амьдрал өргөлжлэнэ. Тэгээд ад жаргалын цаавхныг хүсээрэй. Баярлалаа. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За баярлалаа. За 2 жил гэдэг чинь өстой шинэхэн осод байна да тий хөөрхөн штэ. За манай шууд эфирийн утас 7777 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 7777 8830 гэсэн утсаар холбогдорой. Би нөхрөө маш сайн таньж мэдсэн гэдэгсээ дээр өнөөдөр зөвхөн бүсгүйчүүдтэйгээ холбогдож байгаа. Ирчүүд маань шугам чөлөөлөд өгөөрэй. Өнгөрсөн 7 хоног та нартайгаа яг энэ сэдвээр холбогдсон болохоор за оги гэж сонсогч маань утсан байна. 26 жил нэг хүнийг таниадж байгаа юм шиг, мэдээж байгаа юм шиг, танихгүй ч юм шиг, мэддэггүй ч юм шиг амьдраад л энэ дөө гинэ. За дараагийн сонсогч 9986 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9986. Эмжил радио. Байна. Байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Сайн байна уу? Харин сэдвээ сонсчод өнгөрсөн сая машиндаа суугаа гараа явчихсан. За. Би өмнө нь намайг Гана гэдэг танилцуулга марцсан. За. Тэгээ өмнө нь амьдрал зохиогоод 3 хүүтэй байлаа. Тэгээд хүүхдүүдийнхээ аваа салцсан л та. Тэгээд 14 жилийн дараа охинтой олсон. Тэгээд 2 дахь хүнээ их зовоосон. Зөндөө зовоосон. Хүн чинь гаширдсан байлээ. Тэгээд зөндөө уйлуулаад явуулна. Тэгээд буцаалгүйгээд ирнэ. Эрэгтэй хүнийг тэгээд сүулдэ уйлуулаад ахаар айд юм лээ хүн. За үнэхээр энэ хүн хайртай юм байна. За гэж амьдрал амьдэрсэн. Одоо тэгээ охинтой болсон сайхан амьдарч байна. 19 оноос хойш цугээж байна.
Одоо жинхэнэ тэгэл одоо буцаад эмхтэн хүн болсон доо ер нь. Наач гоё мэдрэмж шүү тий. Эмхтэн нэг эрэгтэн шулам чалгаж олно, гүнж чалгаж олно гэдэг үнэл юм байл лээ. Би одоо шулам байж байгаа одоо буцаа гүнж олсон. Одоо бүр ирэх юм болоо. Тэгээ манай уу надаас 8 дөө. Анхных нь хүүхэд нь охин гаргаж өгсөн. Би ч 3 өтөө одоо тэгээ одонгийн охинтой болсон. Ад жаргалтай сайхан байна уу. Тэгээ хүн нөгөө зөв явуул бурхан шагнад юм уу даа гэж бодлоо. Тэгээ сайхан сэдв байна. Тэгээд бас нэг өнөөдөр сайхан өдөр байна. Сайхан сэдв ярилцж байгаад баярлалаа гэлтэйгчтэй. За баярлалаа. Танай гэр бүл ч гэсэн ад жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөө. За баярлалаа. Тэгээд эмэгтэй хүн болсонд чинь маш их баяртай байна өмнөөс чинь. Тий баярлалаа. За баярлалаа. Жаргалтайгаа баярлалаа. За баярлалаа. За эмэгтэй хүн гэдгийг мэдрэн гэдэг айгүй гоё мэдрэмж шүү. За Улаанбаатар хотод 11 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар за Toyota Top Motors дэмжиж ажиллаж байгаа. За Toyota-гийн аль биесны дилер Top Motors төв 5-7 хоногийн турш 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тосол хаян эхэлсэн. Та бүх төрлийн Toyota болон Lexus автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо Top Motors төв дээр солиулаад гарын бэлэг авч давхар 7 хоног бүрийн топ бэлэг эзэн болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийн 77 80 гэдэг дугаараас аваарай. 77 80. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Toyota Top Motors баярлалаа. Дараагийн сонсогч 9970 дугаартай сонирхтой холбогдлоо 9970. Эмдэл радио. Байна. Сайн байна. Сайн нэвтрүүл холбогдлоо. За радиогоо унтраачихгүй. Унтраад юугаар ярьчихоо. Та тэгээ спикер дээрээ уцаа тавьмааргүй. Наад радио чинь энэ давхар сонсогдоод аягүй хэцүү байна. За. Байна. За одоо хичнээн сайхан сонсогдож байна гэж. За хчин хантайгаа нэлээ 25 жил болж байна. За. Тэгээд энэ залуу үед бол ястаа нөө түрүүний шилдэг шиг бүрэн тийм үү гэдэг чинь бас байдаг үе байд юм байна. Тэгээд яг бас мэднэ үйлдэл мэднэ худлаа ярьж байгаа яаж байгаа үйлдэл нь мэднэ намаагач мэднэ тэгээд энэ нэг үе байдаг юм байна. За нэг 50 гарсан үе. За тэгээ нэг эрчүүдийн нэг одоо тэр чинь 30 насныхаа үед биш нэг 20 насныхаа үед биш нэг 50 нас гарахлаар нэг бас нэг үйлдэл нь ондоо олдох юм лөө болоо тэгжэл би хараад байгаа. Тэгээ яг нөгөө нэг урд нь 30 40 настай харьцагчаас харьцаа бол 50 нас гараад ирэхээр бол бас л байхгүй бас л нэг шинэ үе эхлээл за энтэйгээ ингэж харьцах хэрэгтэй юм байна гэдэг юм уу те манай хүн ч гэсэн надтай хоёулаас ярилцсан л та юмаа нуухгүй тийм тэгэхээр бид нар бас нэг үеэр л харьцаж үеэр л мэдэрч ингэж л явах хэрэгтэй юм байна. Угаасаа насаараа л байхаас тааш тийм үстэй. Тэгэхээр одоо яг бид нар ингээл нэг 30 40 насны хямрал гэж ярьдаг штэ тий. Тэгэд 50 насны хямрал тэр 50 насны өөрчлөлт яг яаж мэдрэгдэж байна? Юу н өөрчлөгдөж байна? Ирчүүд нөхөрч ер нь бол айгүй тийм зоригтой хүчтэй ингээл одоо яачсан энийг би найз нь хийнэ гэл битүүр найзаа гэдэг байла хайраач гэдэг байсангүй найзал гэдэг бас одоо сүүлдээ битүүр 50 тагаараад манай нөхөр жарлууд өгчөн гэхээр битүүрчтэй хөгшөөл гэдэг болцсон одоо би нэг тэгэл ингээд ирэхээр угаасаа нөгөө жоохон эрс хүчин жоохон буурд юм байна. Тэгээд жоохон юмнаас имээдэг болчтой юм байна. Тийм тэгээд бас нөгөө харьцаа битүүрийн би ч бас дагаад ингээл явж байгаа штэ. Тэгэл дагаад явж байгаа тэгээд битүүрийн бас нэг харьцаа бас жоохон зөөлрөө дондоо болд юм байна. Тийм тэгээд одоо нөгөө мэдрэмж бүр илүү болчтой юм байна. Зөв. За тэгээд 20 настай 30 настай одоо нэг хүүхдтэй байсан хүүхдтэй байсан амьдрал өшөө ачтайтай болж байгаа амьдрал ингээд энэ үеүд ч ондоо юм байна. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэг хийсэн танаа хамт олонд маш их баярлалаа. Дандаа байнга сонсдог анх удаа холбогдлоо. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. За баярлалаа танд өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За ингэнэ. Гэхдээ яагаад ч юм уусны мэдээд өгдөг те гэсэн чи бүх ихнэрт тиймэрхүү мэдрэмж байдаг бах уу? Та нарыг холоос л үнэртэй штэ гинэ.
За манай шууд периодоос 77 3883 хэрэг та гадаадаас олбогтой хүсвэл 77 88 30 өнөөдөр ирчүүд маань шугамжлуулаад маш сайн байна мундаг шүү. За өнөөдөр зөвхөн бүсгүүчүүдтэйгээ би нөхрөө маш сайн таньж мэдсэгдээс дээр холбогдож байгаа. Дараагийн сонсогч 9560 та дугаартай сонортой холбогдлоо 9560. Амжилт радио. Байна уу? Сайн байна уу? Өдрөмөнд. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За одоо ер нь 30 гарсан л насны төлөөлөл дөө амьдраад одоо 13 дахь жил рүүгээ орж. За. Тэгэл ер нь бол уншнаа яг юу их гэж яах гэж гэдгийг түрүүний хүн холбогдсон нэг ярьсан шиг ингээл нэг ажлаа тараад ирэхээр ингээл нэг утсан авах ойлоо нэг нэлийн байж гал залгаж малгаал ирэхээр тэд нар чинь ямар нэг юм сэтгцэн л ээж юм. Сэтгц өөр юм тийш ялцсан. Тэгээ нөгөө нэг яг нөгөө нэг олон нийттэй нөгөө нэг ажилдаг болохоор нөгөө нэг зарим тохиолдолд нэг ажил дээр нэг амсах нэг тийм юм байна. Тэгээд өөртөө ингээд зүгээр ингээд яг ингээд нэг жоохон баг ингээд дунгаж ингээд баг амтсан штэ гэхэд л ингээд дуцаар яа ингээд хараад ингээд видео колд яриад чи яагаад амсцсан гэдэг. Би нэг ганц л амсцсан штэ, ганцыг л татцсан штэ, ганц л татцсан. Эсвэл нэг пиав нэг ганц болгосон ч юм уу тийм тохиолдолгүй штэ. Айл хэдийн нүдэнд чи өөрчлөлт орсон. Би чамайг мэдэн штэ. Угаасаа мэдрэгт чинь ямар амар хэцүү нууж чадахгүй маа ердөө. Нөгөө нэг тийм мэдэрдэг болчихдөг юм байлээ. Зүгээр ингээд ойлгочих болдгоо юм гэдэг аахгүй юу? Үгүй болно л тоо. Яагаад тэгээд нэг юм алсаас нэг базаад байдیں۔ Үгүй Яа би мэдсэн шүү гэдэг. Би нөгөө нэг хилдэг байхгүй юу? Болно. Үгүй чи ингээд ууж болно шүү дээ. Ууж болно ингээд байна. Тэгэхдээ ямар үед уух ёстой бэлээ. За тэгээд уучаад хэдэн үед тарих ёстой бэлээ. За. Тэрийг нөгөө нэг яг ингээд нөгөө нэг зохицуулж чадахгүй нэг л ингээд уугаад яатсан бол эрт өмч бас хэцүү штэ ингээд заавал тултал нь явна болохоо. За тэгэл яг хуу цуг явж байгаа үед бол тэр зэргийн юмыг бол нэг тоохгүй явна. Ганцаараа явж байгаа тохиолдолд хэцүү штэ. За яаж ч байгаа. За үлийн тогтоодоо бас яаж ч байгаа. Хаана яаж байгаа. Тэгэл тэд нар ч утсан авахгүй ингээд юу байна. Тэгэхээр чи нөгөө нэг тэгээд ирэхээр чи нөгөө нэг эмхтэй үн чинь л нөгөө нэг битүү байл гэдгийг одоо нөгөө нэг ингээд бариад байгаа аахгүй юу. Нэг удаа тгийж хэлэхгүй зүгээр ингээ хайж үзсэн үү? Тэгэхээр ямар реакшн үзүүлж байна? Тэгэхээр яаж бүр цаашаа явчихж байна уу? Юу, бүр тий, өглөө бүрээр орж ирж байгаа юм чи. Бүрөө тий, тэгвэл орж ирэх хэрэгтэй бүр. Уянаас автуулсан нөхөн шиг. Тий, найз нь хүрүүж өгөөд ингээд бүр ингээ гэрээж орж чадахгүй ядаж нөгөө нэг найз нь нөгөө нэг манах нөгөө нэг нүгөө дутаагүй байсан ингээд манай гэрийг орж ирж чадахгүй ингээд тэгэл өглөө ингээд үүрээр ингээд найз нь гэрээ зааж өгөөл ингээд нэг тийм байдалтай. Тэгэхээр нөгөө нэг зарим тохиолдолд хүмүүс тэгээд идэхгүй зүгээр л уулгаад идүүлээд явуул чаачтай гэж ардаас нь ингээд нөө нэхэл дахал болоод байхаар бүр илүү ингээд нууж хаагаад тэгээд цаашаага яваад байт юм болоо. За тэднэр чинь тэгээд нэг тэрнээс ч зүгээр ингээд уугаад ирдэг ингээд болчдаг ингээд хинжээгээ мэдээд ингээд яг хөө тийм хүмүүс байгаа л та. Яг хөө нөгөө нэг хитрхи явуулаад ингээд ахаар чи нөгөө нэг ингээд явуулаад ингээд хийд ингээд за яшиг дөө ингээд бас нэг араас нь ингээд залгаал яач уу ий ч бодоо болно хурдан болцсон байх чи ир гэж хилээд ахаар ихтэй үн цаашаа яваад байна гэж хүмүүс ихэнх нь хилээд байгаа юм шиг боловч зүгээр ихэнх нь бол ирчүүд бол зүгээр өөртөө л ингээд тэр эмгтээчүүдийг ингээд нэг тийм барих базах зарсуулах одоо шаардах тийм хэмжээнд өөртөө авчирсан байдаг байхгүй юу. Тэрнээс бид нэг тэгэж амар базах дуртай даа. Ер нь нэг тийм хин ч гэсэн нэг уурлал стресстэй л ирээч чи болооч битгий уугаач тэгээж гээд нэг өөрийгөө нөгөө нэг стресс түлэх нөгөө нэг тийм өөрийгөө ингээл нэг зовоох юм хийгээд ахыг бас эмхтэй хүн болгон хүсэхгүй шүү дээ бас тий. Зүгээр ингээл 50 байхыг хүснэ. Тэгтээ нөгөө нэг эрчүүдийг өөр нь дайрж байж одоо эмгтээчүүд л хатуу ухаанаа гаргаж тэрийг нөгөө нэг ингэж бүр их уулгадаг болох уугүй юу яг ингээд нөгөө нэг ингээд яг базаад байж яхав гэдгийг ер нь бид нар л ер нь бараг шийдээд байгаа ш. Тэгэхгүй тэгээд явуулаад асан бол наакуу чи нэрээ доргороо явна шүү нэрээ. Хин тийм шүү нэрээ. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Их хөвчлөлтөө хүмүүс юм аа. Маги гэж сонсогч ингэнэ. Ирчүүд юусаа яг хүүхчих штэ. Заримдаа хүүхдээсээ ч дор гинэн. Нөхрөө хол зүн бэлэгтэн шигэл үйл хөдлөөр нь мэдэндөө. Өөрөөр нь өөрийг нь яриулаад хариултыг нь өөрөөр нь өгүүлчихдээ штэ гинэ.
Йой, бүр энэ ч бүр. За. Ямар мундаг юм бэ хүмүүс ч лам одон чимэг зүгээр л уншдаг байгаа шүү ихнэрүүд л гэж байна. Чон цаашаа шүү амар гинэ. За Улаанбаатар хотод 11 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хичаан туянаас үүдэлтэй хөшрөгтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд хамтран ажиллаж байгаа. За анх 1992 онд Японд үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийн хүртэл судалгаа шинжилгээ болон технологийн дэвшилт тасралтгүй суурилж за одоо бол дэлхийд дахина Азийн номер 1 нарны тос гэдэг тодтголыг хүртээд байгаа. За тэгээд 100 гаруй жилийн Хичаан туяаны судалгаанд үндэслэн зөвхөн нарны тосоор дагнсан Аниаса брендийг танилцуулж байгаа. За тэгэхээр Аниаса брэнд нь зөвхөн нарны тос үйлдвэрлэх борлуулахаас гадна ер нь бол одоо нөгөө компани зорилт те хит алсын хараач гэж юм байдаг штэ. Тэгэхээр хүмүүсийн эрүүл итгэвчтэй аз жаргалтай амьдралыг дэмжих ийм эрхэм зорилготой. Тэгээд дэвшилтэт технологи ашиглаж таны арсыг одоо болон ирээдүйд үр дүнтэйгээр арчилж хамгаалахад чиглэсэн байгаа. За тэгээд Аниаса гэдэг үг нь өөрөө Японы Неса гэх үгнээс гаралтай. Монголоор орчуулах юм бол халуун эс гэсэн утгатай юм байна л да. За тэгээд Монгол орны эрсдэс ур амьсгал тохирсон нар салхи болон шороо тоосны хамгаалалт өндөр удаан барилтаас гадна маш хөнгөн бүтцтэй арсыг чийшүүлдэг. Тэгээд манайхан нэг юм нарны тос ингээд түрхэхээр цайраад арсны өнгнөөс ялгараад эсвэл ингээд нэг заваан зумгаарлаа тийм нэг тоснууд нэг байдаг байсан юм а. Одоо харьцангуй гайгүй байхад ийм мэдрэмжээс нь болоод нарны тос түрхээс жахан нэг татгалзаад байдаг ялангуяа ирчүүд. Тэгэхээр жилийн 4 үйлрэлт та нарны тос хэрэглэх ёстой. За дээрэс нь одоо нөгөө яг ийм таны дээр саяны түрүүний миний хэлсэнчлэн ийм мэдрэмжийг өгөхгүй маш гоё юм тос түрхээгүй юм шиг хөнгөн мэдрэмжийг төрүүлдэг арсны өнгнөөс цайрч харагддаггүй харин ч бүр эсрэгээрээ үндсэн өнгөд чинь сэргээж өгдөг ийм гоё тос байгаа. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 72 тэгтэг 88 гэдэг утаснаас аваарай. 72 тэгтэг 88. Тэгээ Аниаса Монголиагаар латинаар бичээд Facebook руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хичаан туянаас үүдэлтэй хөшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 9951-т дугаартаа сонсогч. За давтарсан. Манай шууд эфириотоос 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа би нөхрөө маш сайн таньж мэдсэн гэдэг сэдвээр зөвхөн бүсгүүчүүдтэйгээ холбогдож байгаа. За манай ирчүүд маань шугам чөлөөлж өгч байгаа. За Петролч амт коли ягчсан байна. Тэгэл насаараа л нэгэн ээжийн эрх хүүг том хүүшгээл додомдож амьдрч явна штэ. Энэ эрхчүүд том болдгийм үү юу гинэ. За Азийн эрдэнэсэнд орж бүх эрчүүдийг өөрийнхөө нөхрөөр төсөөлж худлаа яриха болно. Замд найз таарн нуцныхаа дууг хаачихсан байна. Бүгдлэр нь тэр байтугай хүнтэй уцаар нэг цаг гарan ярахч тохиолдол байна штэ. Дэндүү хилмигдүүлж ийн гомдолтой байна гэж гомдол мэдүүлсэн байна. За Зундрам 13 жил болох гэж байна. Би нөхрөө сайн таньж мэднэ. Миний хан сайхан хүн, бурхан гэсэн байна. За Лувсан Пров инх цэцэг гэдэг сонсчихсан байна. Нөхөртөөгөө суугаад муудад сайдаад 15 жил болоод 4 сайхан хүүхэд гаргаж өгсөн. Ойлголцохгүй байсаар байгаа солонгос яваад өөр хүнтэй ойлголцоод амьдарч байгаа да. Би нөхрөө маш сайн ойлгож мдээгүй. Надад өөрт минь байсан гэж бодоод ганцаараа хүүхдүүдээ өсгөхөд явж байна да. Гэсэн байна. За тэгээ түүний амьдрал баялаг. Дараагийн сонсогч 80 10-та дугаартаа сонсогч холбогдлоо. 80 10. Амжилт радио. Байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За. Радиогоо унтраагаад уцаараа шууд яриарай. Таныг сонсож байна. За. Энэ чигээр би тана хоёр дахь амьдрал гэх юм хана хоёр дахь дахиж гэрлээд одоогийн нөхөртөөгөө. За. Одоо 10 жил амьдарч байна. 12 жил болж байна. Ер нь бол тэгээд өстө нөгөө үнэрлэн гэж. Авсаас үнэрийн бол цэний цаанаас юу ярьж яах гэж одоо заавал нөгөө муугар биш сайн ч буулчээ. Бүх ингэ нэг ягаад ч юм мэдэрдэг л болчихсон юм бэ лээ хүн. Өмнө нь би ч өмнөх нөхөртөөгөө 10 жил хандлаад салж ирсэн. Тэгэхэд ч бас ерөнхийдөө ингээд нөгөө эрэгтэй хүн чинь нэг ярин л хүүхэд шиг л эмэгтэй хүмүүс тийм амар муу санаатай гэдэг юм уу? Эрэгтэй хүмүүс яагаад ийм гиний юм уу? Нэг тийм мэдрэмж төр. Та хэд орчим насны төлөөлөлөө? Одоо өөрийн ч үеийнхээ. Зөв. За. Тэгээ ер нь одоо яг л нэг ийм нэг
хоолойных нь өнгө байд юм уу? Эсвэл тийм нэг хүүхчиг гинэн одоо хэлж байгаа үйлдэлсэн ч гэдэг юм уу? За яг ингээл үнэ хэлээд явлаа за. За тэдийд нэг ирэх болов. За өнөөдөр тэр тийм хүнтэй уулзж байгаа юм чинь тэгээ ирдэг болов гэж ер нь яг л нэг тийм юм бүгдийг мэдэрдэг болчтой юм лээ. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, төмөр тархан баяр гэдэг сонсогдсон байна. Та нар биднийг удирддаг гэж бодож байна уу? Гүү л ахгүй. Удирдуулж байгаа юм шиг харагдаж байгаач удирдаад байдаг байгаа шүү. Ирчүүдийн төлөөлөл болж орж ирж байна. За, манай шууд эфирийн удаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа би нөхрөө маш сайн таньж мэдсэн гэдэг сэдвээр зөвхөн бүсгүүчүүдтэйгээ холбогдож байгаа. За, манай ирчүүд өнөөдөр маш сайн байна. Айгүй мундаг шугамж хөлөөлж өгч шүү. За тэгээд ер нь бол хүмүүс бичээл хүүхнүүдийн дунд нэг эр хүн комент дотор бадрангуй байна гэдэг наа тэрийг анхаа хэлж байгаа юм шиг байна. За дараагийн сонсогч 9036 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9036 Амжилт радио. За сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүл холбогдлоо. За таныг сонсож байна. За хантайгаа 50 жил амьдралаа. Вау, ямар гоё урт удаа хугацаа вэ. За залуу наснд бол физикэнд явлаа. За. Сайхан явлаа. За тэгээд дунд хэрэгм наснд бол тэгээд амьдрал үргэлжлээ сайн муу янз бүрийн юм их тохиолдсон л доо. За тэгээд сүүлдээ одоо ингэ өчл наснд болохоор бүр инээдэмтэй болдго юм байна. За яаж юм? Яг хоёр хиймээс. Яг хоёулаа хүүхэд шиг болд юм шүү. За. Нөгөө би энд автоман зам манта хоёулаа хүүхэд болоод нөгөө хүүхдүүд нь арай аав гэж болчиход байгаа юм шүү. За. Тийм л болчих ингэж би дүгнээд байна шүү дээ. Та хоёр одоо тэгэхээр чин 70-аад насны төлөөлөл гэсэн үг мөн үү? Тийм ээ, ер нь 70 хүргэж байна. За. Тэгээд одоо хэдэн хүүхэдтэй вэ? Уус нь одоо 4 хүүхэдтэй байх байсан. Тэгээ 2 охин алдсан. Одоо тэгээ 2 сайхан байна та. За. Нэг ийм л юм хэлэх гэсэн их чинь. За. За холбогдсон баярлалаа танд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За үнэхээр гоё насны төлөөллүүд орж ирж байна те 20 30 40 50 60 70-аад насныхан хүртэл орж ирлээ. Тэгээд нэрээ насандаа өөр мэдэрдэг болдог бах. Тэгээд 70 төхөөд ирэхээр яасан байх нь? Хоёулаа хөвчөг болдог гэж шүү. За уука кейс бичсэн байна. Гэтэ ер нь найз нөхдөдөө гарч орохт нь залгахгүй уурахгүй байхаар өөрсөддөө хариуцлага мэдэрдэг юм шиг санагддаг шүү. Гიშгсэн мөр болгонд нь мөшгөөд хаахраад байх тусам бас нэг хүүхэд нь олж хувирдаг. Эмэгтэй хүмүүс өөрсдөө л нөхрөө өөрийн хүүхчиг байлгах гээд байдаг учраас хүснээр тань хүүхэд чинь болчих нь. Тэгэхээр өөрсдөө тэрэндээ стресстэд байдаг штэ гэсэн байна. За энэ бол эмэгтэй хүний төлөөлөл байсан шүү. За одоо одоо ер нь бараг сонсож авах болоо доо 48 болчлоо. Комментуудаа уншиж өгч байгаа. Тэгээд нэвтрүүлгээ дуусгая. За мантхай цэцэн хата хавцаа байхад ер нь болчих гээд байгаа шиг байна тийм гинэ. Батэрд нь Монгол 50 гарчгаар чинь 2 авгаа нэг гэрт амьдарч байгаатай л адилхан болчихдог гэсэн шүү гэсэн байна. За болор цэцэг болж оройтож гэр бүл болж ганц хүүхдээ амжиж 45 даа төрүүлсэн. Бас оройтсан амьдрал хэрнээ 12 жил болжээ. Хурдан юмаа цаг хугацаа гэсэн байна. За араас нь санаа зовлт байгаа гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй гэсэн байна. За ингээд 26 28 жил болоод ирэхээр бүр нэгэндээ уусдаг юм байна. Хүүхдүүд том болоод явцгаагаад хоёулахнаа хоёр биенээ чагнаад л байдаг болчиж хайр хүндлэл нь их болдго юм шигэ хар нэлхаасаа хоёр биенээ ингээд өсгөөд хүмүүжүүлээд ирсэн болохоор гинэ. Энэ нэрээ яасан айхтар бичээвэ те. Олон жил танилцахаар нэрэл хар багаасаа би бинийг хоёр талаасаа өсгөж хүмүүжүүлээд ирчихэж байгаа юм шүү дээ те. Яг л бичсэн байна штэ. За өнөөдөр чинь энэ хоорондоо сайхан манай хүүхнүүд чинь зааста удирдуулахаа удирдуулалт тэрийгэ мэдж байгаа шүү л гэж. Ширүүн бэ шүү манай хүүхнүүд өнөөдөр.
За энэ үрээд 2025 оны 4-р сарын 14-ний даваа гарагийн та сонин нэвтрүүлэг радион 3-р студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ярилцагчаар Бүрөөно, Бүтэнтүх, Бүр Скор. За мөн Хятяан туянаас үүдэлтэй хөшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн хэнд явдаг радио мэдэг үйл авч сонссны дараа үдийн хачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3